Геймплан буюу судалгаа хийх төлөвлөгөө. Энэхүү судалгааны төлөвлөгөөг ашиглаж чадсанаараа судалгааны ажлаа эмх зэгцтэй товчхон тодорхойлох бүрэн боломжтой. За хамгийн түрүүнд бид судалгааны чиглэлээ сонгодог. Энэ судалгааны чиглэл нь сэдвээсээ хазаахгүй тулд тодорхой тулгамдж байгаа асуудлаа олж авна гэсэн үг ахна. Жишээлбэл эмчийн тухай, эмчийн харилцааны тухай, яг эмч эмнэлэг дээр ажиллаж байхдаа харилцаанд гардаг чиглэлийн тухай судалгаа хийвэл энэ талаараа товчхон бичнэ. Судалгааны асуулт гэдэг нь тухайн чиглэлийн хүрээнд ямар тулгамдж байгаа асуудлыг илрүүлэх талаар тодорхойлж бичсэн зүйлийг судалгааны асуулт буюу research question гэдэг. Тэгэхээр research question гэдэг нь бол тодорхой зорилготой, үр дүнд хүрсэн ийм асуулт байх ёстой. Тэрнээс зүгээр нэг асуулгын асуулт бас биш юм. За судалгааны асуултыг бичиж байхаа өмнө мэдээж судалгаа хийх багаа бүрдүүлнэ. Хамгийн тохиромжтой баг бол 2, 3, 4 хүнтэй баг бол судалгаа хийхэд тохиромжтой байдаг. За ингээд багаа бүрдүүлсэний дараа судалгааныхаа чиглэл асуултыг тодорхойлж хүлээж буй үр дүнгээ таамаглаж бичнэ. Бид энэ судалгааны ажлын үр дүнд ийм л үр дүн хүлээж байна. Энэ судалгааны үр дүнд ийм юмыг нотолцоод практикт ингэж хэрэглэх ёстой гэдгийг тодорхойлж өгнө. Тэгэхээр боловсролын судалгаа болон энэхүү эмнэлзэн практикт буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдж байгаа маш олон энгийн асуудлыг тодорхойлох нэг судалгааных нь стратеги үйл ажиллагаа нь бол үүлийн судалгаа байдаг. Тийм учраас бид ямар өвлийг судлаад энэ өвлөөр дамжигдаад үр дүн гарах вэ гэдгээ тодорхойлж бичиж чадсанаараа бид үндэслэл зорилтой гаргана. За энэ үндэслэл дотроо мэдээж бусад тоон судалгаанаас ялгаатай зүйл нь чанарын судалгаа хийхэд шууд л ярилцлага хийгээд л асуудлаа гаргаж ирдэг. Тэгэхээр магадгүй судалгааны чиглэл судалгааны асуултаа ерөнхийлж гаргачаад харин үндэслэлээ бичих явцад буюу үндэслэл гаргах ярилцлагын явцад судалгааны чиглэл судалгааны асуултаа засаж залруулдаг. Тэгэхээр үндэслэл гэдэг бол ямар асуудал тулгамдж байна вэ? Асуудал гэдэг бол бэрхшээл, зөрчил, нэг л засах ёстой зүйл, нэг л болж бүтэхгүй байгаа зүйлийг илрүүлж тодорхойлох. Тэгэхээр энэ асуудлыг илрүүлсэн талаар гадаад дотоодын хэвлэл материал бичсэн бол энэ нь бас үндэслэл болох нь. Тэгээд өөрсдийн орны энэ талаар судалсан судалгааны материалыг илрүүлэх юм. Яагаад бид үеийн судалгааг илүү тодорхой ярилцах болов гэхээр өнөөдөр эрүүл мэндийн салбарт доктор, магистрийн тоогоороо нэлээд өндөрт ордог олон докторууд төрөн гарсан, олон судалгааны ажил бүтээлүүд бичигдсэн. Түүнчлэн жил болгон эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд эмч нарын өдөр, сэвлэгч нарынхаа өдрөөр эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл бичсэн. Гэтэл эцсийн үр дүнд нь өвчлөл буурсан уу? Нас оролт буурсан уу? Өнөөдөр олон эрүүл мэндийн салбар тулгамдж байгаа асуудал шийдэгдсэн үү? Эмч сэвлэгч нар хөдөлмөрөө бодиттой үнэлүүлж сэтгэл ханамжтай ажиллаж байна уу? Иргэд эрүүл мэндийн салбарт сэтгэл хангалуун байна уу гэх мэтчлэн энгийн юм шиг боловч энэ олон тулгамдсан асуулт хариулт нь хിവэрэ байгаа нь бидэнд энэ өвлийн судалгаа буюу чанарын судалгаа тулгамдж байна гэсэн. За ингээд нөөцөд тодорхойлно. Тэгэхээр менежментийн ухаанд бол 4 нөөцийг бол бид илүү авч үздэг. За хамгийн түрүүнд бол бид мэдээллийн нөөц. Мэдээллийн нөөц гэдэг нь ердөө бид хэвлийн таймыг цуглуулна. Ер нь энэ асуудлаар хэн ямар эрдэмтэд судлаачид бичигдсэн байгаа талаар бичнэ гэсэн үг байна.
За дараагийнх нь материалын нөөц. Мэдээж альва судалгаа хийхэд наад зах нь заас харандаа компьютер принтер хэрэг болдог шүү дээ. Тэгвэл материал тунаг төхөөрөмжийн нөөцөө бичин гэсэн үг байна. За гуравт нь болохоор хүний нөөц. Өөрөөр хэлбэл судалгааны бага бүрдүүлжлээ. Одоо судалгаанда ямар объектыг авахын, хичнээн хүнээс ярилцлага авахын гэдэг нь бол хүний нөөц. Дараагийн нөөц нь санхүүгийн нөөц. За санхүүгийн нөөцийг бол бид маш тодорхой бичиж авах ёстой. Гэтэл бид энэ санхүүгийн мэдлэг тутамгаас альва ажлыг хийхдээ тооцоо судалгааг мөнгөн дүнгээр илэрхийлж чадаагүйгээс альва ажлыг хийхэд мөнгө дутах, санхүүжил дутах ийм ажил бол гардаг. Тэгэхээр энийг бас мартаж болохгүй. Магадгүй энэ бүх мөнгийг өөрөөсөө гаргаж байгаа ч гэсэндээ ер нь хичнээн төгрөгийг, хичнээн зардлыг энэ судалгаанд зориулв гэсэн ерөнхий бас энэ томтой байх ёстой. Тэгээд жишээлбэл доктор болж байгаа мэрэгчлэтнүүд маш их мөнгийг зарцуулдаг шүү дээ. Маш олон сая төгрөгийг зарцуулчаад эргээд түүнийг чулуу болгох гэдэг юм үр дүнгийг харж чадахгүй энэ бас харамсалтай юм. Тийм учраас зарим докторуудад судалгааны үр дүнгээ харахгүйгээр зөвхөн албан тушаал карьер хөөхөд энэ цалд хэрэгмийг бол ашигладаг нь бас судлаачийн ажлынхаа мөн чанарыг ойлгоогүй гэсэн үг. За дараагийн 5 дахь нөөц бол мэдээ цаг хугацааны нөөц. Тийм учраас цаг хугацааны нөөцөө төлөвлөх ёстой. Ингээд төлөвлөгөө гаргана. За мэдээж үндэслэл гаргацсан юм чинь зорилгоо тодорхойлно. Ямар зорилготой судалгааны ажил хийх гэж байгаа юм. Энэ зорилготой хүрэхийн тулд ямар зорилт дэвшүүлж байгаа юм. За энэ дэвшүүлж байгаа зорилт нь бол ер нь боловсролын болон үеийн судалгаанд олон байх шаардлагагүй. Яагтвэл бид нар олон үйлийг зэрэг судалдаг. Зөвхөн 1-2 үйлийг судалдаг учраас зорилт бол 1-2-3 байх ёстой. Ингээд зорилготой хүрч зорилтоо бичихийн тулд хэдэн сарын хугацаанд энэ судалгааны ажлаа хийх гэж байгаа юм. Улирлаа руу, сараа руу, 7 хоногоор, өдрөөрөө. За ингээд эндээ мэдээж эхлээд бид яах юм? Судалгааныхаа арга гаргачлалыг боловсрууллаа. Хурлаар хилцүүлэх үү? За тэгээ судалгааныхаа аргыг сонгоно. Судалгааны асуулгаа хэдэн өдөрт гаргах юм? Түүнийхэн боловсруулалтыг хийхээс өмнө бас претест хийх ёстой. Судалгааны энэ асуулга буюу судалгаа ярилцлагын асуулт, ажиглалтын энэ хуудас нь хүмүүст хэр ойлгомжтой байгаа юм гэдгээ бас төлөвлөгөөнд заавал тусгана. За тэгээ судалгаагаа хизээ авах юм, судалгааныхаа боловсруулалтыг хизээ хийх юм, үр дүнгээ яаж хэвлэн нийтлэх юм гэх мэтчлэн. За судалгаа хийх явцдаа амжилтанд нөлөөлөх хүчин зүйлээр заавал тодорхойлох ёстой. Ингээд тодорхойлж чадсанараа судалгаагаа хийхэд өөрийнхөө давуу талыг илүү ашиглана. Магадгүй та хэлний асуудал гадаад хэлнээс англи хэлнээс орчуулахад бол хэлбэр бол энэ таны давуу тал болно. За удирдагч чинь таныг чиглүүлэхэд цаг зав зардаг бол энэ бас сайн тал нь. Тэгэхээр хэлний мэдлэг гэж бичнэ. Удирдагчийн туршлага орно. За дээрэс нь таны энэ судалгааг хийхэд оролцож байсан туршлага, судалгааны объект чинь танд бэлэн байгаа гэх мэтлэнгээр судалгаа хийх давуу талуудаа энэ нэг бүрэнхийд бичнэ гэсэн. Мэдээж альва ажлыг хийхэд тэр дундаа судалгааны ажил хийн гэдэг тийм амар ажил биш байдаг. Энгийн юм шиг боловч маш их бодох, хэрэгцүүлэх цаг хугацаа ордог. За тэгвэл судалгааны ажил хийхэд ямар саад бэрхшээл тохиолдож байна гэдгээ бичнэ. За энэ саадуудад юу орох вэ? Жишээлбэл дахиад хэл англи хэлнээс орчуулж чадахгүй байвал энэ таны саад болгоно. Яагтвэл өнөөдөр бидний энэ даяарчлалын энэ мэдээллийн 90% англи хэлнээс мэдээлэл авна гэдэг бол маш том боломж, ижил төстэй судалгаа авах боломжтой байдаг. За хоёр тийм үеийн судалгаа буюу чанарын судалгаа анх удаа хийж байгаа бол энэ танд саад болгоно.
За судалгааны арга зүйг ашиглаж чадаагүй, жишээлбэл ярилцлагын арга, код яаж боловсруулах вэ гэдэг мэдлэг тутамг бол энэ таны саад ах нь. Удирдагччин буюу зөвлөхөө сонгож чадаагүй энэ таны саад ах нь. Гэх мэтлэнгээр саад бэрхшээлээ бичнэ. За ингэж гейм плана А4-ийн цаасан дээр ингэж бичснээрээ та судалгааны ажлаа дахин харж, эргэцүүлж, зорилтоо засаж, залруулж, төлгөөгөө боловсруулж чадна. Энэ гейм планыг сайн ашиглаж чадах юм бол судалгааны ажлынхаа 50%-ийг шууд хийж гинэ гэсэн үг байна. Тэгэхээр энэ 50%-ийг хийн гэдэг нь судалгааны чиглэл тодорхой, судалгааны асуулт тодорхой, чиглэл асуултаа гаргахын тулд асуудлаа тодорхойлж үндслээ бичсэн байгаа. Бага бүрдүүлсэн ямар нөөц орох ёстой, төлөвлөгөөгөө гаргацсан тэхийн тулд зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилт дэвшүүлж байгаа, зорилтын хүрээнд ямар аргаар судлах юм, энэ аргын хүрээнд ямар үр дүн хүлээж байгаа юм, дүгнэлт нь ямар байх юм. Тэгэхээр судлаачдын нэг алддаг алдаа нь зорилт үр дүн 2 бол дүгнэлт 3 бол зөрөөд байдаг. Тэгвэл зорилт тавьсан бол энэ зорилтоос үр дүн гарах ёстой, энэ үр дүнгээс дүгнэлт гарах ёстой. Ингээд зөвлөмжөө боловсруулна. Тэгээд амжилтанд нөлөөлөх давуу талаа ашиглан саад бэрхшээлээ судалгааныхаа явцад арилгаж чадсанаараа таны судалгааны ажил амжилттай болж эргээд олон түмэнд хүртэл болж үр дүн өөрчилж чадсанаараа та энэ бидний хийсэн судалгааны ажлын үр дүнд ийм асуудлыг шийдвэрлээд ингэж амжилттай хэрэгжлээ гэж хэлэх хөвгтэй болдог юм аа. Амжилт хүсье.